Сайн байцгаана уу хүндэт сонсогчдоо 2025 оны 2 дугаар сарын эхрийн ордынхны хувьд гариг иргэсийн хөдөлгөөн санхүү ажил мэргэжил хайр дурлал эрүүл мэнд зэрэг амьдралын олон тал дээр тодорхой өөрчлөлт боломжууд бий болно. Гариг иргэсийн байрлал ба ерөнхий нөлөөлөл бууд гариг удирдагч гариг 2 дугаар сарын турш хүчтэй байралтай байх тул эхрийн ордных нь оюун ухаан, хурц харилцаа холбоогоо идэвхтэй байна. Санхүүгийн салбарт боломжуудыг авчрах боловч болгоомжтой байж санхүүгийн зохицуулалтаа сайжруулах хэрэгтэй. Сугар гариг хайр дурлалын харилцаанд эерэг энерги авчирч зарим эхрийн ордныхон шинэ харилцаа эхлүүлэх магадaltaй. Ажил мэргэжил карьер шинжилэл өөрчлөлт ажлын арга барилаа сайжруулж шинэ төслүүд дээр ажиллахад тохиромжтой. Хурдтай хөгжиж буй салбарт ажилладаг бол шинэ санаа шинэ хамтрагчтай болох магадaltaй. Харилцаа холбоо хамтын ажиллагаа бизнесийн түншүүдийг өргөжүүлэхэд энэ сар таатай байх нэ. Анхаарахад гэнэтийн шийдвэр гаргахдаа анхааралтай байж ажлын стрессээс үүдэлтэй алдаанаас зайлсхийх хэрэгтэй. Мөнгө санхүү орлого боломж бархас байд гаргийн нөлөөгөөр санхүүгийн шинэ боломжууд гарч ирнэ. Гэвч орлогоос давсан зардал гаргахгүй байх нь чухлаа. Зардал санхүүгийн зохицуулалт томоохон худалдан авалт хөрөнгө оруулалт хийхээсээ өмнө сайтар төлөвлөх шаардлагатай. Санхүүгийн зөвлөгөө хэрв томоохон хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол мэргэжлийн зөвлөгөө авах нь зүйтэй. Хайр дурлалын харилцаа ганц бие эхрүүд шинэ романтик харилцаа эхлүүлэх боломжтой. Танилцах боломжууд ихсэх тул харилцаандаа анхаараарай. Хосууд харилцаагаа бэхжүүлж нэгэндээ илүү анхаарал хандуулж цаг гаргах хэрэгтэй. Зарим эхрийн ордных нь харилцаагаа дараагийн түвшинд хүргэх шийдвэр гаргаж магадaltaй. Эрүүл мэнд сэтгэл санаа энергийн түвшин 2 дугаар сард эрч хүчтэй байж олон ажлыг зэрэг амжуулах боломжтой. Гэхдээ хит их ачаалал авч бие махбодын стресс үүсгэхээс болгоомжлоорой. Дасгал хөдөлгөөн нь хооллолт, эрүүл хооллолт хөдөлгөөнөө тогтмол хянаж дархлаагаа дэмжих нь чухлаа. Сэтгэл санааны байдал оюун ухаанаа тайван байлгахын тулд бясалгал эсвэл амралт авах нь дээрээ. Ерөнхий зөвлөмж төлөвлөлт ажил санхүү хувийн амьдралдаа тодорхой төлөвлөгөө гаргах нь 2 дугаар сарын үр өгөөжийг нэмэгдүүлнэ. Шинэ боломжуудыг ашиглах ажил мэргэжил бизнесийн шинэ боломжуудыг эрэлхийлэхэд тохиромжтой. Харилцаандаа анхаарах гэр бүл найз нөхөд хайртай хүмүүстэйгээ харилцаагаа сайжруулахад цаг гаргаарай. 2 дугаар сарын эхрийн ордныхны хувьд өсөлт өөрчлөлт шин боломжууд сар байж болно. Боломжийг ашиглаж болгоомжтой төлөвлөлт хийснээр амжилтанд хүрэх боломжтой. Танд амжилт хүсье.